2015 оны төлөвийг улсын хурал удахгүй хэлэлцэн. Гэтэл засгийн газраас бүтцийн өөрчлөлтөөр төлөвлөд байсан ч хуучин бүтцтэй тааруулсан 2015 оны улсын төлөвийг өргөн барьсан. Харин сангийн сайдын зүгээс шинэ төсөв өргөн байхаа мэдэгдлээ. Шинэ төсөв өргөн байхаас өөр гарц байхгүй. Учир нь 6 яам нэгдэж 3 болно. Дээр нь агентлаг хөдөлгөөнд орно. Тэр утгаар нь авч үзвэл засгийн газраас төсөвтөө өөрчлөлт оруулахаас өөр гарц байхгүй. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрлөө. Төсөвдөр бүтцийн том өөрчлөлт орж ирж байгаа та бүхэн би одоо сайн хэллээ шүү дээ. Чингис Бонд, Хөгжлийн банкны их усрууд бүгд төсвөөр дамжиж байгаа. Тийм учраас урд өмнө тогтоосон хуулийн үзүүлэлтүүд бүгд хөдлөнө. Хүндэд харуулж албан тушаалдаа тохируулан төсөв зохиодог гажуудал би яг энэ дүрмээр өнөөдөр хүртэл улсын төсөв зохиогдож ирсэн юу хийхээ шийдээгүй байж хэн зарцуулахыг нэхлээд шийдэх гээд байна. 30 бид дотроо өвчөө олж чадахгүй байгаагаас болоод ингээ хоосон суугаад байна л да. 15 онд мөнгө босгох тэр боломж юу? Үгүй байгаа шүү дээ. Өнөөдөр бид нэр улсын хурал хамтаараа ярилцаад нэгдсэн зорилгоо тодорхойлоод авсан тохиолдолд 3-2-ын стэйж саналаар бид нар гаднаас их уср босгож ирэх зэрэгшээ өсгөж чадна. 2015 оны төсөвт орлого орхигдоод байна. Орлогоо яаж хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгээ зөв тодорхойлох цаг нэгэнт болжээ. Орлого нэмэгдүүлэх олон боломж гарч бий. Төсөв төлөвлөгөө гэдэг бол одоо бас үүрэг даалгавар байх ёстой, хариуцлага байх ёстой учраас нэлээд тийм одоо цаглаа муутай ажиллаж их одоо хөрөнгөийг төвлөрүүлж их орлогыг олох тийм одоо төсөв болох тал руу нэлээд анхаарах ёстой. Хоёр дахь нь бол зардалттай бас хэмжээд гарах ёстой гэж бодож байгаа. Тухайлбал бид нар захиргааны зардлаас эхлэх ёстой. Ер нь бол дээрээсээ л зардлаа тавих ёстой шүү дээ бид нар. Орлого нэмэгчлээ гэд бас зараад байж болохгүй. Харин ч хөрөнгө оруулалтаа зөв хуваарлаж зардлага бууруулах нь хамгийн чухал. Батхуу гишүүний хувьд захиргааны зардлыг бууруулах нь зөв гэсэн түүнтэй ижил байр суурьтай гишүүд цөөнгүй байна. Өнгөрсөн жилд бий болсон их нэмэлт хэрэггүй оронтой ялангуяа энэ олон зөвлөхүүд, яам тамга эдгэрийн захиргааны бол нутгийн захиргааны байгууллагууд байж байгаа олон шат амжилттай хэлж ташгийн дарганаар гэсэн энэ оронтой дээд дарганаар орлогч дарганаар энэ оронтойгоо цөөлөх хэрэгтэй дээ. Бүхнийг бас хэмнээд байж болохгүй. Харин ч бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулалтыг орхитуулахгүй байх нь зөв. Тэгж гэмээр улс орны эдийн засаг урагшлах учиртай. Тэгвэл тэтгэлтэй 243 гээд тэрний дээр ахаа 170 объект. Ингээ үндсэндээ 400 гаруй объект бол улсын хэмжээнд өнөөдөр дуусгаа болчихсон. Ийм байдалтай байна. Тэгэхээр энэ чинь цаана бол компаниуд байгаа. Тэр компанид амьдарч байгаа ажлагчдын асуудал байгаа. Тэр компаниуд банкны салбарт баахан зээл тавьчихсан байгаа. Энэс ирээд тэр өмнө бол найдваргүй зээл болцсон байгаа гэдэг ингээд эдийн засаг бүр сөргөөр нөлөөлөх хэмжээний болцсон. Тэгэхээр энэ удаагийн төсвийн хөрөнгө оруулалтаар юу шийдэх ёстой вэ гэвэл энэ өмнө одоо ажлын эхлүүлж гисэн байгаа 400 гаруй объектыг дуусгах ёстой. 2015 оны төсөв цалин дэдвэрийг нэмэгдүүлэх мөнгө бий. Гэхдээ хэдэн хувиар вэ гэдэг тодорхой бос байна. Иймээс хилцүүлгийн шатанд илүү тодорхой болгох хэрэгтэй гэсэн байр сууриас гишүүд хандаж байна. Ямар ч засгийн газар өргөн барьсан төсвөө татан авч шинэ төсвийг удахгүй оруулах нэ. Засгийн газрын